зөвхөн алаг цог дэгдэлтэй байгаа нийслэлийн хүрээнд өнөөдөр одоо хамгийн их энэ ханиад хүрж байгаа бага сургууль, дунд сургуулийн сурагчдын хүрээнд хичээлийг цахим хэлбэрлүү шилжүүлэх юм шийдвэр гаргаж байгаа. Гэхдээ одоо эх 7 өдрийн нэгдгээс эхлээд бага сургууль нь цахим хэлбэрт шилжинэ. Тэгээд 12 сарын 15-наас амарч эхэлнэ. Дунд сургууль нь бол түүний дараагийн 7 өдрөөс цахим хэлбэр шилжинэ гэсэн ийм одоо тооцоолтой. 16-аас 18 насны буюу одоо ахлах сургуулийн сурагчдын ханиадны тархалт нь бол тэдний дунд бага байгаа. Ийм учраас танхимаар хичээл. Сургуулийн өмнөх боловсрол бол сайн одоо эцэг эхчүүд хүүхдээ асрах ёстой, харах ёстой. Бусад цэцэрлэгүүд нь бол хичээл. Тэгэхгүй бол эцэг эхийн хувьд шууд карантинлэх юм бол ямар нэгэн байдлаар ажил хөдөлмөрөөр эрхлэх юм боломжгүй болж эхэлнэ шүү дээ. Ийм байна. За. Тэгэхээр 1-ээс 5 дугаар ангийнх нь эх 7 өнөөс цахим шилжиж байгаа. Тий, цахим шилжиж байгаа. Тэгээд ханиадны тархалтын байдлыг хараад 7 өнөг авах 14 өнөг авах цахим хичээлэн тий. Ингэж бас юм шийдвэр гаргадаг.